Таны урд өмнө хизээч бодож байгаагүй зүйл таны амьдрал дээр хизээч болдгоо. Сайн ч зүйл вэ, муу ч зүйл вэ, та өмнө энэ талаар тодорхой хэмжээгээр бодож энэхүү зүйлийг квант филд руу явуулсан байж таараа. Тийм учраас энэ зүйл өнөөдөр таны амьдрал дээр байгаа. Тэгэхээр та магадгүй та үүнтэй санал нийлсэн ч бай, нийлээгүй ч бай, энэ бол үнэн. Хэрвээ та яагаад гэдгийг мэдмээр байвал энэхүү видеог дуустал нь үзээрэй. За сайн байцгаана уу? Жана байна. За энэ удаагийнхаа видеогоор таталцлын хууль гэж юу вэ? Энерги гэж юу вэ? За яагаад бид нар зарим нэг зүйлийг татдаг юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй танилцуулахаар энэ удаагийнхаа видеог бэлтгэлээ. Хэрвээ танд таталцлын хууль, энерги, тэгээд даалд ухамсар, зэрэг, сүнслэг зүйлүүд, тэгээ мөн урд насны амьдрал, тэгээд дараагийн амьдрал, карма гэдэг энэ зүйлүүд хэрвээ таны сонирхлыг татдаг бол та энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа бол манай сувагт заавал яг одоо subscribe дарна нэгдээрэй. За таны бодож байсан зүйл өнөөдөр таны амьдрал дээр байгаа. За жишээлбэл өнөөдөр танд юу байна? Тэгвэл тэр зүйлийг та өмнө бодож байсан гэсэн. Юу байхгүй нь тэр зүйлийг та өмнө бас бодож байсан гэсэн. За жишээлх юм бол та одоо өвдлөө гэж бодъё. Тэгвэл та би ингэж өвдөх үедээ энэ өвчин надад тусах үедээ би ингээд өвдөөд би маань ингээд одоо эрс ингэх үедээ би тийхээ муутай болох үедээ гэдэг бодлыг санаатай санамсаргүйгээр урд өмнө бодож байсан гэсэн үг. Жишээлбэл хүүхэд байхдаа та магадгүй одоо өвчнөөр нас барсан өвөө эмээгээ хамаатан цадны хүнээ хин нэгнийг харж байхдаа та тэр одоо үйл явдлыг эмоцтойгоор өөртөө хүлээж авсан гэсэн. Оо ямар амар юм бэ? Хүмүүс одоо ингээд нас барчдаг юм биш үү гэдэг ч юм уу Тэгэхээр энэ зүйлийг та ингэж хүлээж авснараа энэ зүйлийг өөртөө татж идэг гэсэн. За эсвэргээрээ зарим хүмүүс багадаа ч юм уу аав ээж нь одоо нөгөө орхиод явсан хүүхдүүдийг ч юм уу хараад шүмжлээд одоо тэр аавгүй тэр ээжгүй гэдэг жоох хүүхдүүд юм чи мэдэхгүй штэ ингээд шоолж яадаг. Хэрвээ та хин нэгнийг яг ингэж одоо шоолж тэгээд тахта яах вэ ингээд тахта яах вэ гэж хит тэр хүний сул тал дээр анхаар төвлөрүүлэх юм бол тэр зүйлийг өөртөө татаж авдаг. Тэгэхээр таталцлын хууль гэдэг чинь дан ганц сайн зүйл дээр ажилладаг зүйл биш байхна. Эерэг зүйлийгч, сөрөг зүйлийгч мэдсэн ч бай, мдээгүй ч бай татдаг гэсэн. Таталцлын хууль яаж ажилдгийг, ижлээ татдгийг зөвхөн мэддэг хүмүүст л энэ хууль үйлчлэн, мэдгүй хүмүүст үйлчлэхгүй, эсвэл өнөөдөр амраад маргааш ажиллана гэдэг зүйл байхгүй. Ерөөсө 24/7 энэ бол байнга ажиллана. Та таталцлын хууль яаж ажилдгийг мэдсэн ч бай, мдээгүй ч бай, энэ зүйл байнга ажиллана. Сайн зүйл дээр ч бай, муу зүйл дээр ч бай. Бид нар ихэвчлэн сайн зүйл дээр сонсчдаг За таталцлын хуулийг ашиглаад бид нар өөрөөсөө ямар энерги гарган тийм энергийг татдаг гэж юм. Тэгвэл бид нар дандаа өөрөөсөө баяр баясгалыг ялгаруулах юм бол баяр баясгалыг татах юм байна. Би дандаа одоо өөрийнхөө амнаасаа одоо хязгааргүй баялаг их хязгааргүй элбэг гэдэг үгнүүдийг унгаж их юм бол тийм зүйлийг татдгаа гэж та нар маань урд өмнө зөндөө хүмүүсээс сонсож байсан. Энэ үнэн үгүй бол үнэн. Харин эсвэргээрээ негатив things буюу одоо сөрөг зүйл дээр ч гэсэн энэ ажилдаг. Жишээлбэл саяных одоо өвчний талаар хит их бодох, хин нэгний аав ээж нь ягаад орхио явцсныг тэгтэрхий их бодох, манай найзд ягаад ээж нь байхгүй юм бол ягаад ээж нь орхио явцсан юм бол гэж бодох. Та хүүхэд байсан ч гэсэн хамаагүй. Тэгээд том болцсон хоноо ч гэсэн хүүхэд байхдаа ч гэсэн хүүхдүүд айгүйх ээжигээ шүүмжилж өсдөг штэ.
ингээд ээжигээ шүүмжлээд ээж маань ингээд аавтайгаа яагаад зүг харцчихдаг юм бол яагаад аавыг маань одоо хүндэлчихдэг юм бол яагаад дандаа ээж маань ийм юм бол яагаад ээж маань залахгүй юм бол яагаад ээж маань ийм юм бол гэд эхнээ ээжтэй хайртай ч гэсэн ээжийнхаа сул талыг ингэж бодож гомдож хүлээж авснараа тэр зүйлийг өөртөө татдаг гэсэн үг. Тэгэхээр маш олон охтууд ярьдаг. Маш олон охтууд ярьдаг. Би багтаа ингээд ээж шигээ хүн болохгүй юм шүү гэж боддог байсан чинь одоо би яг ээжийнхаа одоо хувилбар нь яг нөгөө хувилбар нь болцоод байна. Ээж маань ингээд бид нарыг жоохон байхад загинж зоддог байхад муухай орилж хашгирч муухай хайцдаг байхад би ээж чигээ хүн болохгүй дээ. Ээж маань хүүхдээ ойлгодог байгаасаа яагаад ингэж орилд юм бол яагаад ингэж юм бол би ийм болохгүй дээ гэж боддог байсан мөртлөө би том болоод яг ээжтэйгээ адилхан хүн болсон гэж айгүй олон хүмүүс ярьдаг. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэвэл та багадаа тэр зүйлийг шүүмжлэх замаар тэр одоо ээжийнхаа тэр байдлыг шүүмжлэлтэй хандаж хүлээж авах замаар хүссэн хүсээгүй тэр зүйлийг өөртөө татсан гэсэн. Тэгэхээр ээжийнхаа сөрөг талыг та татсан гэсэн. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар би ээж чигээ хүн болохгүй шүү гэж бодож байхдаа та ээж чигээ хүн болно гэдэг зүйлийг бодож байсан гэсэн. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд юу болсон байна? Тэр зүйлийг та урд өмнө бодсон байж таараа. Би ерөөсөө өмнө тийм юм бодож байгаагүй тэгсэн мөртлөө миний амьдралд одоо ийм юм байгаа гэдэг тийм тохиолдол байдгүй юм байна. Somehow ямар нэгэн байдлаар тэр зүйлийг та урд өмнө бодож байсан байдаг юм байна. Тийм учраас альва нэг нөхцөл байдал маш одоо нухацтай хандах хэрэгтэй. Альва нэг хүнийг шүүмжлэхдээ, альва нэг хүний эерэг сул талыг бодохдоо маш болгоомжтой байхгүй бол хитрхи шүүмжлээд яагаад ийм юм бол яагаад тийм юм бол гэх юм бол тэр зүйлийг та өөр дээрээ авах одоо тийм эрсдэлтэй. Тийм учраас хин нэгний сөрөг зүйл хин нэгний тэр онцгой тэр сөрөг тал танд хэрэггүй шүү дээ. Тийм учраас түүнд акцент өгж болохгүй. Хэрэг та акцент өгөх юм бол тэр зүйлийг өөр дээрээ татаад авчна гэсэн үг. Тэгэхээр танд тийм зүйл хэрэггүй тийм ээ. Тийм учраас одооноос эхлээд яах вэ гэхээр зөвхөн анхаарлыг өөр төрөй хандуулна. Таны эргэн тойронд ямар хүн байна? Таны дотор яг тийм гэсэн. Бидний дотор ямар байна? Бидний гадна яг тийм байна. Энийг одоо юу гэж тайлбарлах вэ гэвэл жишээлбэл одоо бид нар энэ зүйлийг бид нар ингээд энд тавих юм бол талент тавих юм бол энэ зүйлийн тусгалыг та нар одоо дэлгэцээр хараад сууж гин тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийн одоо зургийг та нар манд дэлгэцээр хараад сууж гин. Тийм үү? Тэгвэл бид нар энэ зүйлийг өөрчлөхгүйгээр солихгүйгээр бид нар тэр одоо энэ камерт харагдаж байгаа зүйлийг бид нар өөрчлөх боломжгүй. Тэгэхээр та дотроо байгаа энэ зүйлийг өөрчлөхгүйгээр гадна байгаа тэр зүйлийг өөрчилж чадахгүй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол та газарт унж байгаа сүүдрийг өөрчлөх гээд байна гэсэн. Яг үнэндээ тэр тусаад байгаа тэр сүүдрийн объектыг биш тусаж байгаа сүүдрийг өөрчлөх гээд байна л гэсэн. Тэгэхээр сүүдрийг мэдээж бид нар өөрчлөх боломжгүй. Бид нар энийг л өөрчлөх боломжтой. Яг тэрнүү шиг бид нар өөрсдийнхөө дотор байгаа зүйлийг л өөрчлөх боломжтой. Жишээлбэл та дотроо ямар таны дотор юу байна? Сэтгэл төвшөр, айдас, эргэлзээ, бага насны шарах, хайрлагдаагүй, хамгаалагдаагүй мэдрэмжүүд, таагүй мэдрэмжүүд эсвэл мөнгөний талаар сөрөг бодлууд, мөнгө дандаа хүнд хөдөлмөрөөр ирдэг, мөнгийг одоо бэрхшээлтэй маш их ядарч зүдэрчж олдогч гэдэг юм уу. Иймэрхүү таны одоо олж авсан сөрөг итгэл үнэмшлүүд, таны өвөг дээдсээсээ өвөг дээдсээсээ олж авсан тэр стоноко гэж сөрөг одоо өвөг дээдсээсээ олж авсан програмууд, эдгээр зүйлүүдийг та устгаж иж дотроо цэвэрлж иж бид нар гаднаа тэр зүйлийг татдаг байх нь. За тэгэхээр бид нар энэ зүйлээрээ ганцхан бид нар одоо тэр өөрийнхөө амьдралд болдог зүйл биш, хань ижлээ хүртэл тэр зүйлээрээ татдаг. Тэгэхээр таны хань ижил бол яг адилхан тантай ижил энергийн түвшинд байдаг зүйл. Таталцлын хууль дээр ярьдаг штэ, likes attract likes. Ижил ижлээ татдаг. Тэгэхээр
таны энергийн түвшин одоо би 0-аас 100-аар дүгнэхэд таны энергийн түвшин одоо 70 байх юм бол та энергийн түвшин 70-тай хүнийг л татна. Таних 55 байвал та энергийн түвшин 55-таа л хүнийг татна. Ерөөсөө л товчхондоо л таны эргэн тойронд таны одоо тэ эргэн тойрон найз нөхөд гэр бүл таны дотны эргэн тойронд танаас онцгой хүн нэгээх нь ч үгүй. Таны эргэн тойрон бол таны тол. Бидний эргэн тойронд байгаа бүх хүн бид нарын тол. За би энэ дээр нэгэн жишээг яриад өгье. Бид нар дээр ирсэн нэг шав маань ингэж хэлдэг. Багшаа манай нөхөр зөв зүгээр байж байгаа дандаа ингээд юмд огцом уурладаг, хашгирдаг гинэ. Тэгэхээр за одоо ямар тохиолдлуудад хашгирдаг уу гэхээр тийм нэг жижиг шажиг юмд дандаа уурж хашгирдаг. Жишээлбэл энэ цонхоо хаагаач хэд хэлүүлэх хэрэгтэй юм. Та нар яхаараа энэ цонхыг онгоолгоод хажтیں۔ Албаар онгоолгод юм уу яадгийн ингээд хашгирдаг гэнэ л дээ. Тэгээд одоо жишээлбэл гутал хураагдаагүй байх юм бол энэ гутлыг би хураа гэж хэлээ үсттэй хэд хэлэх ёстой юм. Заавал яхаар надаар одоо хэлүүлэх ёстой юм гэдэг ч юм уу те. Ингээд одоо ингэж орилж огцом ингэж уурладаг тийм жижигхэн зүйл төр гинэ. За тэгэхээр нь асуулаа. Танд тийм зам байгаа юу? Та ер нь жижигхэн юмд ууралдаггүй гэсэн чинь үгүй. Манай нөхөр л тийм би одоо энийг л засмаар байна гэж байгаа. За тэгээд өшөө цаашаага бид нар ингээд тэр нөгөө нэг сешнийг явуулаад ингээд ярилцаад суусан чинь ингэж хэлж байгаа. Ингээд сууж исэн чинь хаяа би бас нэг орилж тийм байна. Хаяа би нэг юм болоогүй үед хүүхдүүд руугаа ингээд гинт муухай дуугаар хашгирд юм байна гэж байгаа байхгүй. Гэтэл тэр хүн сая нэг одоо энд ирээд нөхрийнхөө тэр сул талыг харчаад өөрийгөө олж мэдж байгаа байхгүй юу. Нөхөр маань ийм шүү. Нөхөр маань одоо ийм жижигхэн юмд орилж хашгирдаг ийм ууртай огцом турган хүн шүү гэдгийг нөхрийгөө харж шүүмжилж маш олон жил явсныхаа дараа тэр одоо консультац буюу тэр одоо зөвлөгөөн дээр ирээд өөрийнхөө тийм гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр энэ кейс юуг илэрхийлээд байгаа вэ гэхээр таны эргэн тойрон бол таны тол. Та эргэн тойрноос юуг олж харна тэр зүйл танд байгаа гэсэн. Бидний эргэн тойронд биднараас өөр зүйл нэгээх нь ч үгүй. Тийм учраас эргэн тойрноо өөрчлөмөр байна уу? Өөрийнхөө одоо амьдралыг өөрчлөмөр байна уу? Хувь тавилангаа өөрчлөмөр байна уу? Өөрийгөө өөрчлөх ёстой. Өөрийгөө өөрчлөн гэдэг маань яах юм? Гэхээр өөрийнхөө бага настайгаа, өөрийнхөө травматайгаа, өөрийнхөө одоо болж бүтэхгүй байгаа сөрөг талтайгаа, сөрөг зуршилтайгаа, муу зуршилтайгаа ажиллана гэсэн. Өчигдрөөсөө өнөөдрийгөө илүү 1% better болгоно гэсэн. 1% сайн болгоно гэсэн. Заавал 100% өөрчлөгдөх шаардлагагүй та бид нар амжилт гэдэг чинь гинт ирдэг зүйл биш. Нэг баг өчүүхэн баг хуваар сайжирч явдаг. Тэ? Та нар маань мэдэн штэ. Atomic Habits гэдэг номон дээр тэ ярьдаг. Өдөр болгоно 1% сайжир. Тэгвэл 365 хоногт та 36% сайжирна гэж ярьдаг тий. Тэгэхээр яг тэрнүү шиг бид нар жоохон ч гэсэн сайжрах хэрэгтэй. Би өнөөдөр жишээлбэл та өнөөдөр хадам ээжийнхаа одоо хэлсэн үг болныг маш хүн дээр авдаг, тусгаж авдаг байсан бол өнөөдөр нэг удаа ч гэсэн хөнгөнөр хүлээж авдаг болох маань бид нарын өөрчлөлт, бид нарын архиц гэсэн. Түүнээс биш та нэг өдөрт оронгороо ингэж өөрчлөлтөд явна гэж байхгүй. Тэгэхээр энэ жижигхэн өөрчлөлтүүдийг хийх маань жижигхэн алхам маань том амжилтыг авчирдаг. Тийм учраас жижиг зүйлийг манайхан тоодгүй, жижигхэн зүйлийг ерөөсөө тоодгүй. Далай тусал нэмэр тий. Та жижигхэн өөрийнхөө гаргаж байгаа архицыг үнэлэх хэрэгтэй. Жижигхэн архиц та гаргасан байх юм бол өөрийгөө үнэлэх хэрэгтэй гэсэн үг. За тийм байх нэ. За тэгээд энерги гэдэг зүйл байгаа. Тэгэхээр бид нар энэ орчлон ертөнцийн дээр
юу хүсэж байгаагаа биш хэн байгаагаа татдаг. Өөрөөр хэлэх юм бол ихэнх хүмүүс тэр бумтан болохыг, баян чинэлэг болохыг, элбэг дэлбэг амьдрахыг хүсэж мөрөөддөг. Гэхдээ тэд нар өөрөөсөө дутуугийн мэдрэмжийг, одоо ядуу хүний мэдрэмжийг өөрөөсөө гаргаж суудаг. Тэгээд тэр зүйлийг л татдаг гэсэн үг. Тэгэхээр бидний орчлон ертөнц маань биднээс гаргаж байгаа тэр давтамж vibration буюу тэр давтамж долгионуудад л хариулт өгдөг. Долгионд л хариулт өгдөг. Яг л нөгөө нэг та зурагтаар тэр радиогоор та өөрийнхөө одоо 103.5 дээр тавьж 103.5 дээр гарч байгаа зүйлийг үздэг шиг та өөрөөсөө ялгарч байгаа тэр долгионыг тааруулж иж тэрнтэй адилхан зүйлийг л татна. Та хэрвээ аз жаргалтай амьдрмаар байгаа бол та өөрөөсөө аз жаргалыг ялгаруулах хэрэгтэй. Та дандаа одоо сайн сайхан инээд баяр баясгалыг ялгаруулж байгаа бол татгаж байгаа бол та тэрийг л ярина. Гэтэл ихэнх хүмүүс би баян болох хэрэгтэй, би баян болно ирээдүйд гэж ярьдаг мөртлөө дандаа одоо өөр төлбөр зээл тийм зүйлийг ярьдаг. Тэгэхээр чинь тийм зүйлийг өөрөөсөө vibration буюу өөрөөсөө одоо ялгаруулад байгаа гэсэн. Тэгэхээр тийм долгионд тийм л зүйлийг татаж авна. Тэгэхээр орчлон ертөнц бол таны юу хүсэж байгаад биш, таны хэн байгаад хариулдаг байна. Тэгэхээр хэрвээ та манифест хийх, хэрвээ та өөрчлөгдөхийг хүсэж байх юм бол та өөрийнхөө энергийн түвшнийг тэр зүйл дээр байлгах хэрэгтэй гэсэн. Жишээлбэл та одоо өөрөөсөө хайр цацруулсан, хайр татсан, дандаа баяр баясгалантай явдаг, эрч хүчтэй, эмэгтэй эхнэр болъё гэж бодох юм бол та тийм эмэгтэйлэг эхнэр ямар одоо энерги өөрөөсөө ялгаруулдаг, тэр эмэгтэйлэг хүн маань ямар зүйлийг өөрөөсөө гаргадаг вэ гэдгийг та одоо байнга бодож тэр энергийг өөрөөсөө ялгаруулах хэрэгтэй болно гэсэн үг юм аа. За дараагийн нэг зүйл нь болохоор тэгэхээр таны хэн болж байгаа нь та хэдэн удаа тэр affirmation хэлнэ, хэдэн удаа тусуулж байгаа нь хамаагүй та тэр зүйлийг өөрөөсөө ялгаруулж иж тэр зүйлийг татна. Ерөөсөө simple. Та таны юу хүсэж байгаа нь хамаагүй. Universe орчлон ертөнд таны үгэнд хариулт өгөхгүй. Орчлон ертөнц таны үгэнд хариулт өгөхгүй. Орчлон ертөнц бол та бид нарын үгэнд биш. Орчлон ертөнц бол бид нарын гаргаж байгаа энергинд хариулна. Энерги бол устж үгүй болохгүй. Энерги бол шилжиж хувирдаг. Тэгэхээр физиктээр бид нар нэг ийм зүйлийг үздэг тийм. Эйнштейний тамиан дээр үздэг шүү дээ. Масс тэнцүү энерги гэж. Тийм, масс тэнцүү энерги. За тэгэхээр түүнтэй адилхан бид нар ямар энергитэй байна тэр зүйлийг өөртөө татна гэсэн үг. Тэгэхээр хүндий өчж байдаг тийм. Бид нар дэлхий бөөрнки тэгээд бид нар хүндий өч байгаа учраас бид нар энэ дэлхий дээр нисэж явахгүй тийм ээ. Бид нар ингээд газардаад явж байгаа. Тэрнтэй адилхан бид нарын энерги нэг осны бид нарын татах хүч болж өгдөг гэсэн. Тэгэхээр бид нар ямар энерги ялгаруулж ийн тэр зүйлийг татна гэсэн. Тэгээд энергиуд маань энергиуд маань атомоос бүрдэн тий. Атомууд маань молекулаас бүрдэн тий. Тэгэхээр бид нар хим дээр үздэг штэ тий. Протеин, электрон, протеин гэдээ үздэг. Тэр өчүүгэн жижигхэн бөөмсүүд маань тий. Тэр маань молекулыг үүсгэн. За тэгээ молекулаасаа бид нар атомыг бий болгоно. Атомаасаа бид нар энергиг. Тэгэхээр одоо орчлон ертөнцийн дээр ингээд харах юм бол хүн болгоно нэг тийм гэрэл туяа маягаар харагддаг юм байна. Энерги. Ерөнхийдөө та нар маань хэрвээ урд өмнө ямар нэгэн бясалгал, сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж исэн бол цагаан туяа тань дээр тусаад төсөөл гэж ярьдаг шүү дээ. Энэ маань энерги гэдэг маань гэрэл. За тэгвэл бид нарыг ингээд орчлон ертөнцийн маань бид нар гэрлээр л харагдана. Тэгэхээр хэрвээ танаас тод энерги ялгарч явах юм бол бид нарын гэрэл илүү тод байдаг байна. Тэгвэл орчлон ертөнц илүү тод гэрэл
хариулдаг байна. Тэгэхээр бид нарын одоо хүсэл мөрөөдөлтөд хүрэх үгүй маань бид нарын ялгаруулж байгаа энергиэс шалтгаалдаг байна. Тэгэхээр бид нарын хүсэж мөрөөдөд байгаа энэ мөрөөдөл тэгээд энд хүсэж байгаа би бүгдээрээ энерги. Энэ хоёулаа энерги. За энэ хоёр энерги маань хизээ таны хүсэж байгаа зүйл ирэх вэ гэвэл таны одоо тэр хүсэж байгаа зүйлийн энерги таны энерги хоёр ижил төвшөнд очих үед энэ зүйл танаар бий болдог. Түүнээс биш энэ зүйл надад байхгүй байна. Надад ийм зүйл байхгүй гэд дандаа байхгүй гэд энерги ялгаруулад байгаа үед энэ дээр байгаа энергийг бид нар татаж чадахгүй байна. Тэгэхээр өнөөдөр таны амьдрал дээр мөрөөдөж байгаа мөрөөдлүүд яагаад биелэхгүй байгаа вэ гэвэл танаас ялгарч байгаа энерги өөр байна. Яагаад бусдын энерги биелээд байгаа, яагаад бусдын хүсэл мөрөөдөл биелээд байгаа вэ гэхээр тэр хүмүүсийн энергийн давтамж нь өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн давтамж хоёр маань хоорондоо нийлж байгаа гэсэн үг байх нэ. За тэгэхээр энэ зүйлийг бид нар ойлгосноос хойш дандаа өөрсдөөсөө ялгаруулж байгаа энергийг ажиглана, энергийг удирдна гэсэн. Тэгэхээр хэрвээ та өөрөөсөө дандаа байхгүй доогуур хэлбэлзлийн гомдол, цөхрөл, атажөтөө зэрэг энэ доогуур вибрашны энерги ялгаруулж байх юм бол та үүнийгээ баяр баясгал, талархал, инээмсэглэл гэх зэрэг магтаал зэрэг дээгүүр вибрашнтэй энергиэр солих хэрэгтэй болно. Ингэж та бид нар тэр зүйлийг татах бүрэн боломжтой болох нэ. За ингээд энэ удаагийнхаа хичээллийг энүүгээр ингээд өндөрлөе. Тэгээд та нар маань хэрвээ та нарт таталцлын хууль яаж бид нар хүсэл мөрөөдөлтөд хүрэх үү гэдэг зүйл хэрвээ танд таны сонирхлыг татаж байх юм бол та манай суугийг заавал subscribe хийж нэгдэж цаг алдалгүй манай дараагийн видеог үзээрэй. Ингээд дараагийнхаа видеогоор уулзлаа. Түр баяртай.